Анимашн гэж юу вэ? Монголоор хүүхэлдэйн кино гэх юм уу та? Ерөнхийдөө хөдөлдөг зураг. Анх анимашн үүсэхдээ хэн нэгэн зураг зураад тэрийг дараагийн хөдөлгөөнийг хийж байгаа мэт зураад хурдан эргүүлээд тэр нүдэнд яг л зураг нь хөдөлж байгаа мэт харагдчих эхэлсэн. Үүнийг анх харсан хүмүүсийг л ижигчгэл мэдэрч байсан баг. Одоо тэр зүйл нь хөгжсөөр байгаад одоо бүхэл бүтэн салбар болж хөгжсөн. Гадаадууд энэ анимашн гэдэг зүйлийг хийж хүсэж мөрөөдөн гайхамшигтай мэргэжлийн салбарыг бий болгож бид бүхэнд одоо ч гайхамшигыг мэдрүүлж хорвоо ертөнцийг өөрсдийнхөө гайхамшиг төсөөллөөр уурлаж бид бүхэнд танилцуулсаар ирсэн. Бас үүрээ санхүүгийн асуудлуудад шийдэж гайхамшигт урвалыг бий болгож байгаа. Гэхдээ би ч энэ новшийн үгэнд үнэхээр дургүй шүү. Гэхдээ гэдэг үг. Гэхдээ Монголд энэ салбараар ажиллаж байгаа хүмүүст үнэхээр их сорилтуудтай нүүр тулдаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс энгийн бидний дунд алхаж, хөл гаргаж ирээд явж байна. Тэдгээр хүмүүсийг хараад өрөвдөж хайрлах хэрэгтэй. Бид нэр яг л Монголын мацаалаа багш өрөвдмөр цөөхөн энэ зүйлийг хийхийн тулд галан дээр хөл нүцгэлж байгаа хүн шиг ч юм. Эсвэл Библийн тамлуулж байгаа зурган дээр байдаг хүмүүс тийм хэцүү амьдралыг туулж байдаг. Жишээлбэл би яг өрөвдмөр амьдарч байгаа. Эвлийн салбар нь маш жижиг Монголд. Би царайгаа харуулмаар байна. Саарл хотын сургуулийн аниматор дэлхийн хэмжээний анимашн контент хийж чадах болов гэдэг том зорилготой. Тэрийг хүнд хоож мөнгө төлж өгөх болов бас нэг айцтай. Одоогийн миний нөхцөл байдал яг ямар байгаа вэ? Яг одоо 2026 онд би амьдарч байна. Миний хийж байсан ажлууд надад сонирхолтой болоод л байх шиг байдیں۔ Хүчнэмлэн байсан л дээ. Гэтэл эргэн тойрныхны минь харах өнцөг бас л урам хугармаар л та. Юм угалмаар санагдвал ер нь бол миний урмыг хугалдаг. Ерөнхийдөө бол миний амьдралыг новш гэх үг хамгийн сайн тодорхойлно. За жишээ нь аав маань бол чамшиг арчаагүй хүн хорвоо дэлхий дээр алгаач гэх юм уу. Ээж хоолоо идсэн үү? Юу хийгээд яваад идэм бол доо. Игч яста гой бин. Урмыг минь бодоод энийг идэх шүү. Хамтран амьдрагч асан маань танай салбарын ер нь л чамтай таарсан адилхан азгүй мөнгөгүй арчаагийн юмнууд юм шүү дээ. Би чамаас л өдөртөө хэцүү байна гэх юм уу. Харин миний бодлоор чаддаг юм сайн хийгээд амжилттай байгаад дэлхийн хэмжээний бүтээл хийгээд дэлхийн хэмжээний зах зээл рүү гадаадд байгаа хүмүүсийг энэ саарлалттай авчираад саарл өөртөө хотоо. Чи юу сүртэй маа биш алах юм аа. Өнгөлөг од жиргэлтэй болгох чинь хүсэлтэй. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд энэ бараг л бүтшгүй л нөхцөл байдал байна л да. Ямар ч байсан энэ суугаараа та бүхэнд Улаанбаатарт анимашн хийх гэж явж идэг цөөхөн хийдэг хүмүүс байдаг. Тэд нар юу хийж, юу бодоод өдийг хүртэл тисч төвчээд байдаг. Амьдралд зөвхөн улс төр байдаггүй. Өөр олон зүйлс байдгийн нэг нь гэдгийг харуулах зорилготойгоор хийж эхэллээ. Цаашдаа контент дээр энэ бүхнийг цогцоор нь тайлбарлахыг зорих болно. Дараагийн хэсэгт салбар дотор ямар асуудал тулгардаг вэ? Анимашн гэх хараалт ажлыг хийхийн тулд юу хамгийн чухал вэ? Ярих үзүүлэх юм маш их байгаа учраас сонирхолтой байна гэж найдаж байна. Би та бүхэнд анимашн гэх мөсөн мөлийн зөвхөн оройг л харууллаа.